Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ өдрийн минь төргий. Сүүлийн 7 жил өдөр болгон шахуу явж исэн тарактны ажлаасаа гараад одоо нэг 3 сар болж байна. Яагаад ч юм тарактны салбарын маань надад нэг дуртай байдаггүй юм шиг байлаа. Энд тэнд муулсан юмнууд нь сонсогддээ. Одоо тэгээд Uber болон барилгын салбарын маань бас дургу болох юм байлгүй. Энд Чикагод Uber барьдаг залуу бүр уулзаж зодтолтой гэсэн ш надтай. Хин тэгэл уулзах гал явж байхав тэ. Тэнийг юм ярьж байгаа те. За энэ дэми хүмүүсийн яриач яах вэ? Тараканд явхаа болсноор бодогдож байгаа хамгийн хэцүү мэдрэмж юу вэ хэлэх үү? Энэ бол мэдээж төр зурих, ирээдүйд сайжирна. Гэхдээ яг өмнө тараканд явдаг байсан шиг мөнгө олж чадахгүй болохоор энэ бүр стресс төлдөг юм байна л да. Яг ийм айцтай олон жолооч нар одоо болтол тарака бариад явж л байгаа. Тэдгээр хүмүүстэй хэлэхэд зүгээр дээ. Угаасаа юм ихтэй хэцүү байдаг. Хийгсэн юм хий эхлүүл одоо л яг цаг хугацаа чинь. Яг энийг ингэчээд боллоо гарлаа гэдэг бодол ч чамайг хойш татж байгаа шүү. Нэг эхэлсэн байхад тэгээд учир нь олдож л таараа. Эсвэргээр үнэхээр энэ ажил тайртай дуртай энэ ажлыг мөрөөдлөг болгосон хүн байж болно шүү дээ. Тэр хүмүүс нь миний бичлэгийг алгасчихгүй дөө. Анх тараканд орохдоо бид нар бүгдээрээ яг 5 жил барьчаал болно гэж ордог байхгүй. Тэгэл эргээд харахад нэг мэтгэд 5 жил өнгөрцөн. Яг болчих гэхээр ирээдүйн баталгаагүй учраас тэгээд гарч чаддгүй. Нэг үгээр хэлэх юм бол яг таракны жолооч хийгээд санхүүгийн эрхчлүүдэнд хүрсэн нэг ч хүн байхгүй гэж ойлгох. Хэрвээ тийм л юм бол энэ цагаа өрөх ямар шаардлага байгаа гэдгийг хэлэх гээд байгаа. За тэгээд миний хэлсэн үг ганц нэг хүнд ч гэсэн хэрэг болно гэж найдаж байна. Гадаадад амьдрна гэдэг угаасаа л амар биш. Тиймээс та бүхэнд хамгийн сайн сайхны бүхнийг хүсье. Дээрээс нь амжилт хүсье.